эхнэрээ нөхрөө бараа авч байгаа юм шиг сэтгэлгээтэй болгож байгаа гэж үзэж байгаа байхгүй юу? Яаж юм гэхээр зүгээр л нэг хуруугаараа гүйлгээл товч дараал солио. Мэдээллийг харлаа. Тийм. Энд ажгүй юм шиг байж гэдэг юм уу? Юу гэх юм. За энэ дими юм байж гэдэг юм уу нэ? Зүгээр онлайн шоп хийж байгаа байхгүй юу? Эхнэр нөхрөө онлайн шоп хийж байгаа байхгүй юу? Тэгэл онлайн шопоор энэ цамцгой юм байна, ногоо юм байна, цэнхэр муухай юм байна гэдэг шиг л тийм үү? Энэ хүүхэн за энэ биш, энэ залуу юм биш гэл. Тэгэхээр энэ нь хүнийг ямар сэтгэлгээтэй болгоод байна гэхээр би чинь зөвхөн энэ их нэртэйгээ, зөвхөн энэ нөхөртөөгөө явах утгагүй юм байна. Надад зөндөө олон боломж байгаа юм байна. Сонголт байгаа юм байна гэсэн хандлага руу аваачдаг. Өдрөмдөргүй үзэгчтэй Гигийн эрүүл мэнд подкастын шинэхэн дугаараа үзэгч та бүхэнд хүрэхэд бэлэн болоод байна. За манай өнөөдрийн зочноор социологч мэрэгчлэлтэй холбооны бүгд найрамдах Герман улсын Манхайм их сургуулийн магистрийн хөтөлбөрийн оюутан гишиг төгс урагдсан байна. Сайн байна уу та? Сайн байна. Дахиад өдрийн минь Тандаас өдрийн минь зөвштэй өдрийн минь. Баярлалаа танд. За би одоо таныг нөгөө социологч учраас өмнө нь хоёлаа бас ярилцсан. Тэгээ яг социологч учраас дахиад одоо нийгмийн асуудал энэ нийгмийн нөхцөл байдал ер нь одоо гэр бүл рүү хувь хүнд ер нь ямархуу байдлаар яаж нөлөөлдөг юм бэ гэдгийг бас танаар яриулчмаар санагдаад дахиад таныг урьлаа. Тэгээд би одоо урилгын маань хүлээн авч бидэнд бас цаг зав зориулж байгаа танд баярлалаа. Амралтынхаа хажуугаар тий. Баярлалаа тандаас баярлалаа. За ярилцлага эхлүүлээ тий. Ер нь одоо яг гэр бүл гэдэг ойлголт яг өнөөгийн нийгэмтэй холбож ойлгоход яг нөгөө одоо хэдэн мянган жилийн өмнөөс гэх юм уу те хөвшсөн тэр ойлголт хэвээрээ байна уу? Аль эсвэл одоо нийгмийнхаа хөгжлийг дагаад гэр бүл гэдэг ойлголт арай өөрчлөгдсөн байна уу? За гэр бүлийг ярихад нэг том сэдв байгаа. Тэр нь бол хайр. Тэг хүмүүс ерөөсөө хайртай холбож гэр бүлийг тайлбарлах хандлага айгүй бага байдаг. Гэтэл үүндээ гэр бүл болж байгаа тэр процесс хайр дээр үндэслсэн үү үгүй юу гэдэг нь миний хувьд жишээлбэл сонирхолтой сэдв. Тэгээд социологийн онцлог нь өөрөө хайрыг судалдаг. Яг энэ үүднээс авч үзвэл ер нь 20 дугаар зуун хүртэл хайр байгаагүй гэж үзсэн байдаг. Нийтлэг тэр гэрлэлтэд хайр байгаагүй. Юм бол ашиг сонирхлын байр. Дандаа ямар нэгэн ашиг сонирхлын эсвэл хит ирэх мэдлийн эсвэл нэг талын хайрын асуудлууд байсан гэж. За өөрөөр хэлбэл гэрлэлт анх үүсэхдээ дандаа өмчөөс олсон байгаа юм. Яагаад гэрлэлт гэдэг ийм хүн төрөлхтний харилцаа үүссэн гэхээр өмнө нь бол одоо эцгийн эрхч ёс эсвэл эхийн эрхч ёс тэ гэдгээр яг жоо амьтантай төстэй байсан. Яг гэрлэл нэгийг харьцах нэг гэсэн харилцаатай биш. Нэг эмэгтэй олон одоо эрэгтэй хүнээс хүүхэдтэй болох эсвэл нэг эрэгтэй олон эмэгтэй их нэртэй хүнтэй авах юм уу. Тэгээд энэ нь одоо моногами, полигами гэсэн гэр бүлийн янз бүрийн хэлбэрүүд явж агаад яагаад гэрлэлтийг үүсгэх болсон бэ гэхээр олон их сурвалжууд бол өмчөөс болсон гэж. Тэгээ хүн нэгдлийн нийгмээс хойш явсаар агаад газар нутаг манаах танаах гэж хил татсан нэг овог болцгоосон. Тэгээд нөгөө овгийг руу дайрах улс төрийн зорилготой энэ тэрээр гэрлэлт. Тэгээд тэр гэрлэлт дээр үндэслээд хүүхэддээ өмч хөрөнгөө өглүүлэх, газар нутаг эрх мэдлээ өглүүлэхийн тулд эрэгтэй хүүхэд энэ төр чухал болж эхэлсэн байгаа юм. Тэгээд юу гэдэг яг хайртай учраас хүүхдээ тэрнтээс олгаад байгаа биш. За ирээдүйд тэр овог хүчтэй болох учраас ирээдүйд одоо ард түмний овог аймага баталгаажуулахын тулд охиноо тэдний хүүтээс суулгая. Өөрийн хүүгээ энэ улсын, энэ овгийн, энэ нотгийн хүнтэй суулгая гэсэн байдлаар эцэг эхчүүд жишээлбэл өмнөөс нь одоо юу гэдэг бид нэр мэдэн шүү дээ. Одоо түүх харвал том хаадууд 9 настай, 10 настай тэнд ямар хайр байх вэ? Шууд сүү тавиулж байгаа байхгүй юу? Сүү тавиулаад эсвэл богтлох ч юм уу яадаг чинь. Тэгэл богтлох яс мост чинь дандаа нэг талаас. Тэгээд тэрнээс хойш хайр үүснэ үү? Хайр үүсэхгүй байна уу? Тэр бол дараагийн асуудал болж байгаа. Эхлээд гэрлүүлэх нь. Тийм. Тэгэхээр одоо Антони Гиденс гэх мэт Английн социологч юу гэж хэлээд байна гэхээр 20 дугаар зуун хүртэл ерөөсөө иргэний эрхүүд, нийгмийн эрхүүд байгаагүй. Тэр нь юу хэлээд байна гэхээр жишээлбэл улс төрийн эрх бол 18 дугаар зуунаас үүссэн, эдийн засгийн эрх бол 17 дугаар зуунаас үүссэн гэх мэт явж байгаад хамгийн сүүлд одоо 19 дугаар зууны эцэс 20 дугаар зууны эхэнд
нийгмийн эрх үүссэн. Тэр нийгмийн эрх гэдэг нь юу вэ гэвэл жишээлбэл тэтгэвэр авах эрх. Тийм даатгах тийм үү хүүхэд төрүүлсэн бол хүүхдийн мөнгө авах эсвэл төрөөс халамж үйлчилгээ авах өгшөрсөн бол тийм үү төрөөс одоо эмнэлэг тусламж авах тэгээ эмнэлэг боловсрол гэдэг чинь жишээл нийгмийн эрхүүд байхгүй юу. Энэ social rights чинь 20 дугаар зуунд үүссэн нийтээрээ гэсэн үг шүү дээ. Тэрнээс өмнө Монголч гэсэн жишээлбэл боловсрол бичиг үсэг тайлгдсан байдлын үйл зөвхөн хэсэг бүлэг хүмүүсийн хүрээнд л ярьдаг байсан. Лам нар тийм лам нарын эсвэл тайж ноёдын хүүхдүүд л бичиг үсэгтэй нийтээрээ бичиг үсэггүй, нийтээрээ эрүүл мэндгүй, зөвхөн тайж ноёд эсвэл лам нарын хүүхдүүд эрүүл мэнд эмнэлгийн үйлчилгээ авдаг байсан ч гэдэм үү. Тэгэхээр дэлхийн нийтээрээ яг 20 дугаар зуунд нийгмийн эрх үүссэн, үүнтэй зэрэгцээд хайр бас бий болсон гэж нийтээрээ шүү. Тэгэхээр гэрлэлт 20 дугаар зуунд нийтлэг одоо хайр дээр үндэслэж гэрэлдэг болсон гэж. Тэгээ энийг одоо сонгодог яагаад Шекспир аюу алдартай юм. Яагаад романтик эсвэл одоо юу гэдэг Ромео Жюльетта гэдэг дэлхийн классик урлаг тийм үү бүх уран зохиолын хөтөлбөрүүдэд Шекспир үздэг. Ромео Жюльетта юм одын гэвэл анх удаа тэгш чинь хайрын төлөө зүтгэсэн одоо асуудаггүй. Жишээлбэл одоо юу гэдэг шашны эсрэг, аав ээжийнхээ эсрэг, эрх мэдлийн эсрэг тийм үү заавал тэгэх ёстой, энтэй суух ёстой. Эсвэл хэн нэгэн өмнөөс нь шийдвэр гаргахаас өмнө би өөрөө хайртай учраас надад миний шашинч байна уу хамаагүй, улс төрөнч байна уу хамаагүй, миний аав ээж хэлнэ үү хамаагүй, би үхэх байсан ч хамаагүй бүх юмыг сүрч. Тийм хайрынхаа төлөө гэдэг чинь ингээ романтик хайрыг тавьж байгаа байхгүй. Тиймээс хайр ингэж чухал болж эхэлж байгаа байхгүй. Тэгээд 20 дугаар зуунд одоо хүмүүс хайр дээр үндэслэж гэрэлдэг нь нийтлэг болж эхэлсэн боловч стил маш олон хосууд харамсалтай нь хайр бус өөр зүйл дээр үндэслэж гэрэлж байгаа. Ялангуяа энэ систем мөнгө үнэт зүйл болсон хамгийн чухал зүйл болсон та холбоотойгоор за хайраар ямар одоо юу гэдэг амьдрах хүчтэй тийм мөнгө л чухал. Тэг хайр бол дараагийн асуудал. Тиймээс мөнгөтэй уучраас суулаа, ар гэрэн nologтой уучраас суулаа, ирээдүйтэй уучраас суулаа. Амьдрал нь арай баталгаатай уучраас суулаач гэдэг юм уу нэг иймэрхүү тохиолдол байгаад тах шүү. Яг зөв. Тиймээс ингээл хэдий хайртай байсан ч олон залууч өө чи хүүхэд тийм үү өмдөдөл зөхиож ийсэн юм уу тэгвэл үгүй гэж юм. Аав ээж чинь тийм үү ингэж ийсэн юм уу шорондорч ийсэн юм уу 3 үеийн намтарч юм байсан юм уу гэж хараад л тийм олон өөр хүчин зүйлүүдийг харж гэрлэх ийм шалтгаан өнөөдрөөс л байгаа. Тэгвэл бүх цагийн үеийг авч үзвэл гэрэлтэй зүйлсээр өнөөдөр л хүчинтэй байна да. Баярлалаа. За гэр бүл гэдэг бол одоо ийм ойлголт байх нь маш одоо нухацтай хандхаар тий. За тэгтэл сүүлийн үед одоо ялангуяа сүүлийн жилүүдэд за тун саяхан баг нэлээ одоо сошиалор ч гэсэндээ мааз байдлаарч баг явлаа. Баянзүрх дүүргийн 45-аас дээш насны хамгийн их салж гинэ гэдэг тий. Одоо иргэдийн урлагийн дарагт ингээ хилцэн. Тэгээ энийг одоо хүмүүс маш их маазарч хүлээж авлаа. Гэхдээ энэ цаанаа яг ингээ улсын дүнгээр бодоод үзэхээр гэр бүл салгалт маш их байна тий. Гэр бүл салгалт маш их болсон байна гэж яриад байгаа судалгаач гарсан байна. Тэгэхээр энэ өнөөдөр хүмүүсийн маазрах асуудал биш болчихжээ. Гэр бүл салгалт яагаад үүсэж байгаа юм бэ? Энэнд нөгөө нэг хайр чинь нөлөөлөд байна уу? Эсвэл одоо бүр нөгөө хөндлөнгийн нийгмийн хүрээлэн буй орчны одоо юу гэдгийг те системийн нөхцөл байдал нөлөөлөд байна уу гэдэг дээр социологи талаас нь та яаж тайлбарлах вэ? Энийг мэдээж одоо олон өөр улс орнууд магадгүй барууныхын ер нь яаж тайлбарладаг юм бэ те? Тийм. Салалтад ерөөсөө хэд хэдэн хүчин зүйл хавсарч бий болгоод байгаа. Нэгхэн өнцгөөс тайлбарлахын аргагүй гэсэн үг тийм. Дэлхийн түүхэнд яг одоогоор одоо баруунаас өрнөд тийм үү өрнөдөөс дорноосоо бүр алс хязгаар хүртлээ салалт бол хамгийн дээд хэмжээнд статистикаар хүрчээд байгаа юм. Испани тэгээд баруун Европын улсууд ялангуяа Скандинавын орнууд салалт нь аюул өндөр байгаа. Тийм. Испани гэхэд нийт хүн амны 90% нь салж байгаа гэж 10 хүн тутмын 9 салж яадаг. Салалт бол нийт хүн амын 90%. Тийм асуудал биш болсон. Хамгийн эсрэг улс нь буюу хамгийн бага салалттай нь энэтхэг байдаг байхгүй. Энэтхэг 1% салалттай. Өөрөөр хэлбэл гэрэлсэн 10 хүн тутмын 1 нь салдаг. 9 нь бүр салдгүй. Тэгээ бүх амьдралаараа амьдраад дууссан.
Тэгэхээр энд ингээд мэдээж соёлын ялгаа бий, нийгмийн ялгаа бий, эдийн засгийн асуудлууд бий, бүтцийн улс янз орны бүрийн хөгжилтэй ч холбоотой байх. Тийм. Жишээлбэл энэтхэг болоод бусад Азийн ихэнх орнуудад эхнэр авахын тулд эхнэр одоо бэр гуйх ёс энэ төр стил хүчинтэй байдаг. Тэр соёлынхаа хүрээнд хэдий хуульчлаагүй ч гэсэн зарим нь бүр хуульчилсан байж идэг. Одоо Камбож, Индонез юм улсад яадгүй гэхээр гэрэлхийн тулд албан болбоо албан бусаар тодорхой хэмжээний ийм мөнгөтэй байх хэрэгтэй гэж зааж өгсөн гэдэг. Жишээлбэл Одоо амьдралын баталгаа болгож шүү. Амьдралын баталгаа. Яг зөв. Чи ийм ажилтай байна уу? Чиний ажлын орлого сард тэт байна уу? Эсвэл тэдэн төгрөг ээж авд нь бэлэн май гэдэг өгөх. Эсвэл дээр үед монголчууд одоо тэдэн инж өгөх, тэдэн өхөр өгөх, тэдэн мөнгөн одоо эсвэл Юмбүү одоо юу торгодон юу гэдгийг те түүнийг одоо өгж, бэр гуйж охиныг авч авах баталгаатай гэрэлтэнд хариуцлагатай хандаж чаднаа. Одоо тоглоод таяхгүй. Хариуцлагагүй гэрвэл салалтыг одоо цааш бий болохгүй гэдгийг үгээр харуулж байгаа юм. Энэтхэгийн тест хүчтэй. Энэтхэг жишээлбэл цэвэр хайр сэтгэл гэхээс гадна ээж аавыг дандаа шийдвэр гаргаж байгаа. Ээж аав нь гэрэл гэсэн бол гэрэлнэ, үгүй гэсэн бол гэрэлж чадахгүй хэдий хайртай ч гэсэн. Европ бол сэргээрээ ээж аавын тэр ер нь ямар ч хамаагүй. Хувь хүн цэвэр өөрийнхөө шийдвэрээр гэрэлж байгаа. Тэгээд олон асуудал гаргадаг. Тэгээ соёлын ялгааны жишээлбэл одоо Латин Америк суурьтай. Одоо Латин Америкийн жишээлбэл зүгээр найзтайгаа мэдлэхэд үнсдэг байхгүй хацар дээр нь. Эсвэл төдсөн өдөр нь бол бараг уруул дээр нь үнснэ. Багшийнхаа үсэл хацар уруул дээр үсэл үнсдэг. Тийм дотн нэг соёлтой байхгүй. Тэр нь гэхдээ Монголын шиг Монголын одоо ойлголтоор бол зүй бус гэх юм уу? харлах хэмжээний Латин Америк гэдэг үггүй тэр бол энгийн үндэсний мэдлэгээний ойлголт байна. Тэгэхээр одоо Испанч нөгөө Латин Америкт аюу хүчтэй. Тэгээ үүнтэй холбоотойгоор олон Латин Америксэн Испанчууд энэ төр байдаг. Тэгээд энэ нь янз бүрийн араар тавих ч юм уу асуудал үүсгээд тэгээд салах энэ төр нь хөнгөн нэг хүнд асуудал энэ төр биш болсон байх жишээтэй. Ингээ энэтхэг Испаниуд бол жишээлбэл салтын хувьд шал өөр, соёлын хувьд болоо. Монгол болоод бусад дэлхийн ихэнх оронд бол эдийн засагтай аюу их холбоотой. Яагаад гэвэл хайр бол зөвхөн хангалтгүй. Хайр байлаа гэж юмш хангалтгүй. Эдийн засаг ихэнх одоо хайртай байсан хосуудыг хүсэл салгаж байгаа. Өөр зээл, бэт, янз бүрийн өрийн дарамтууд, мөнгөний дарамтууд, ажилгүйдэл, ажил хийгээд амьдралд нь хүрэлцэхгүй байдал, хүүхдэд хичээж чадахгүй байдал энэ төр нь нийгмийн хайрлах үнэлэмжийг унгадаг байхгүй юу? Өөрөлд мөнгө сайн олж чадахгүй байгаа нөхрөө харах тусам олон жил төвчих тусам стрессдэх. Тэгээд тэр хүрэлцэхгүй байгаа мөнгөөр амьдралаа зохицуулах гэж бөө юм болж байгаа шүү дээ. Тэгээд харилцааны хүртэл онцгой болж эхэлж байгаа байхгүй юу? Нөхрөө харахад уур нь хүрч эхэлж байгаа байхгүй юу? Тэг нөхрөн ч гэсэн юу гэдэг эхнэрээ харахад ер нь гоо үзэгслэн бол мөнгөтэй бас шууд хамааралтай шүү дээ. Мөнгөтэй байх тусмаа хөөрхөн болдог. Тийм. Будаг шунх өөртөө өөрийгөө ачлах байдаг. Олон хүн ер нь бол ингэж ярьдаг шүү дээ. Мөнгөтэй бол би айгүй гоё болсон байгаа гэх. Чадна харин үнэхээр мөнгөтэй шууд хамааралтай. Мөнгөтэй байх тусам хөөрхөн болж чадах байхгүй юу? Гоё хувцсаар чадна өөртөө тийм үү мөнгө их засуулах тусам улмал хөөрхөн болно шүү дээ. Улмал цэцэглэн. Гэтэл нөгөө мөнгөхгүйгээр үлүүд чинь ихнэр нь тийм үү улмал мяарна анх харж ийснасаа нүдэн дээр шал өөр болно. Таргална, үсэн унана. Тийм. Юу гэдэг олон асуудал. Тэгээ ахаад нөхөр нь их нэртэй дургу болох. Сэтгэл ханамжгүй байдал. Сэтгэл ханамжгүй болох. Тэгээ харилцааны хүртэл харахад хүртэл тийм. Нүдэнд одоо тийм ээ. Таны яг наадах чи одоо манай залуучууд ялангуяа хошин шогийнхан ч гэсэндээ маазардаг шүү дээ. Анх харахгүй л бол өгчих гээдээсээ одоо харахаар өгчих гээд байна гэд. Ер нь бол одоо нөхцөл байдал бол инрүүл авч явж байна л гэсэн үг юм байна шүү дээ. Тийм. Тэгэхээр эдийн засаг энэ мөнгө төгрөг нийгмийн болж бүтггүй байгаа. Ялангуяа энэ дундаж давхаргыг баталгаажуулж чадахгүй байгаа энэ нийгэм чинь хайр сэтгэлийг хүртэл нурааж байгаа юм. Одоо юу гэдэг жишээлбэл олон хүмүүс Солонгос явах мөрөөдөлтэй байна. Монголын номер 1 гадагшаа явж байгаа гадаадд амьдарч байгаа улс орн бол Өмнөд Солонгос. За тэгвэл Өмнөд Солонгос жишээлбэл гэр бүлээс нэг нь явж байгаа. Хоёр хосын нэг нь.
мөнгө нь тэгж таалж байгаа учраас. Тэгээ арай гэж бүх юмаа бүсдүүлээд эхнэрийн ч юм уу нөхөрийн ч юм уу солонгост явлаа. Нэгэнд очисных 1-2 жилд мөнгө хийж чадахгүй. Тэгээ нэг харлаа 4 жил, 5 жил, 6 жил боллоо. Ингээ холдох тусам нөгөө хайр сэтгэл чинь ахаа байхгүй болно. Одоо юу гэдэг хүүхдтэйгээ эхнэр нь үлдсэн, нөхөр нь солонгост ажиллаа л байдаг. Тэгэл яг гэдэг мөнгө явуулж байгаагаа хайр гэж ойлгох хэмжээнд хүрэж байгаа байхгүй юу? Тийм. Тэгээд хүүхэд нь аавыгаа мэдгүй. Аавтайгаа ямар ч харилцаагүй. Эхнэр нөхөр хоёроос л тийм үү? Нөхрийн тэнд их ажил цагаар ажиллаа л байдаг. Эхнэр нь энд бөө стрессээс мөнгө нь хөрөлцөхгүй ядраа л байдаг. Тэгээд хайр нь алсраа л байна. Хүнээсээ л байна. Ингээ хайр сэтгэл үүсэл мөнгнөөс олж, визнээс олж, улс орны ялгаа хөгжлийн түвшнээс олж боломжгүй болж байгаа байхгүй. Ингээд энэ бол бас салалтын нэг том жишээ. За өөр нэг том тайлбар бол Германы социологч Эва Иллиуз гэдэг эмэгтэй байдیں۔ Эва Иллиуз бол Sociology of Love буюу хайрын социолог гэдэг салбарыг бүр хөгжүүлж байгаа. Хит хитэн ном бичсэн. Энэ капитализм яаж хайрыг үгүй хийж байгаа тухай гоё тайлбаруудыг хийсэн байдаг. За тэрний нэг нь бол энэ консюмеризм буюу хэрэглээний хэд донтолд, хэрэглээний нийгмийн өсөлттэй холбоотой. За юу гэдэг орчин үед AI технологи, сошиал медиа хөгжснөөр аппликейшнуд гарч ирсэн. Дейт хийх, маш хурдан нэгэнтэйгээ болцох, one night хийгээд өнгөрөх, урт хугацааны тогтвортой харилцааны эсрэг богино хугацааны нэг юм. Одоо юу гэдэг Tinder гэдэг юм уу, Bubble юу гэдэг юм танилцах аппликейшнуд, болцох аппликейшнуд байна. Эдгээр нь яадаг вэ гэхээр McDonald's-члал гэж нэг онол байгаа юм. McDonaldization гэдэг. Тэр нь бол орчин үеийн амьдрал яг McDonald's доороод гэлс түргэн хоол идэл бушуухан ажилдаа яваад нэг тогтвортой суугаад амьсгаа аваад нэгэнтэйгээ юм ярилцаад хоол чидэхэ болсон. Гэдэгтэй холбоотойгоор бүх юм ийм хурдан болсон гэдгийг тайлбарладаг онол байгаа юм. Тэнгүүд McDonald's-члаар юу гэж тайлбарлаж юм гэхээр хайр сэтгэл хүнтэй танилцах, нэгэнтэйгээ болцох болцоо хүртэл тийм хурдан болсон. Яг бараа материал авч байгаа юм шиг. McDonald's-ийн аль бургерийг авах вэ? Tinder үү, chicken үү, үхрэм ах уу гэж байгаа юм шиг хүнийг сонгодог болсон. Эхнэрээ ч юм уу, нөхрөө ч юм уу, партнер хамтрагчаа тэгдэг болсон гэж. Тэгэхээр энэ аппликейшнуд танилцах, дейтинг аппууд хас шийдснээр энэ нь сарлалтанд бас их нөлөөлж байгаа. Яагаад гэвэл яг хүнийг эхнэрээ нөхрөө бараа авч байгаа юм шиг сэтгэлгээтэй болгож байгаа гэж үзэж байгаа байхгүй юу? Яаж юм гэхээр зүгээр л нэг хуруугаараа гүйлгээл товч дараал солио. Мэдээллийг харлаа. За энэ дажгүй юм шиг юм ч гэдэг юм уу? Юу гэх юм те. За энэ дими юм байна ч гэдэг юм уу нэ. Зүгээр онлайн шоп хийж байгаа байхгүй юу? Эхнэр нөхрөө онлайн шоп хийж байгаа байхгүй юу? Тэгэл онлайн шопоор энэ цамц гоё юм байна, ногоо юм байна, цэнхэр нь муухай юм байна гэдэг шигэл тийм үү? Энэ хүүхэн за энэ биш, энэ залуу юм биш гэл. Тэгэхээр энэ нь хүнийг ямар сэтгэлгээтэй болгоод байна гэхээр би чинь зөвхөн энэ их нэртэйгээ зөвхөн энэ нөхөртэйгөө явах утгагүй юм байна. Надад зөндөө олон боломж байгаа юм байна. Сонголт байгаа юм байна гэсэн хандлага руу аваачдаг. Тэгээ яг бараа авж байгаа юм шиг тийм үү? Би өнөөдөр цагаан цамцын нотхоо болчлаа. Тийм би цэнхэр цамц өмсмөр байна. За хаасайг л хүүхнүүд байна. Хаасайг л залуучууд байна гэсэн хандлага. Тэгэхээр ингэж хайр сэтгэлийг хүнийг гэдэг төвлөрөхөө байлаад яг бараа сонгож байгаа юм шиг объектчлсан хандлагатай болгож байгаа. Тэгэхээр капитализмын энэ дейтинг аппаас ахуулаад тийм үү өтөр түргэн сольсон тэгээд энэ их олон сонголтууд донд. Гэхдээ нэгийг сонгоод авч чадхааргүй. Өөрөө шийдвэрээ гаргаж чадхааргүй. Энэ их тийм үү элбэг мэд донд нөгөө самгардна гэдэг шиг те одоо тухайн. Энэ байдал нь хүнийг хариуцлагаас мултруулж байгаа гэж жишээлбэл байлгүй. Үнч байдлыг ч үүсгэж байгаа юм байна энэ байдал. Харин тэгэхээр хүнийг нэгэснээ бараа таваатай адилхан тийм үү эхнэр нөхрөө яг бараа таваад шиг сонгодог болсон толботой. Капитализмын энэ консюмеризм буюу хэрэглээний нийгэм хүний гэр бүлийг хайр сэтгэлийг хүртэл ингэж өөрчилж байна гэж юмжилсан байдаг. Магадгүй одоо яг түрүүний таны ярьсан энэ олон асуудлуудыг төвчээд хамт амьдраад ах уу тий боли би өөрийнхөө сэтгэлийн амар амгалаа одоо сэтгэл зүйн эрүүл мэндэ бодоод нэг тийшээ асуудлыг шийдээ. Энэ нь илүү хялбар юм шиг байна. Энэ нь өөрт илүү тухтай юм шиг үнж гэдэг юм уу. Ийм сонголт хийж байгаа хүмүүсүүд маш их байгаа шүү дээ. Энэ нь өөрөө гэр бүл салалтай. Бараг нөгөө сүүлийн үед бараг мод болсон юм уу гэмээр болчиход байгаа байхгүй. Яг зөв. Тэгэхээр гэр бүл салтан дээр ерөөсөө
зөв буруу гэж хэлхийн аргагүй. Яг гэвэл нэг ийм ойлголт өгдөө. Ер нь бол аливаа зүйл ямар газар орчинд байгаагаас хамаарч сайн эсвэл муу гэж үнэлэгддэг гэсэн онлын ойлголт байдаг байхгүй юу? Жишээлбэл юу гэдэг үс толгой дээр ивэл үзэсгэлэнтэй гоё гэгдэнэ. Харин хоолн дотор ивэл бохир заваан гэж үзэгдэнэ. Тийм. Эсвэл цус судсан дотор ивэл ариун цэвэрхэн эрүүл гэж үзэгдэнэ. Цус гадаа ивэл аимшигтэй, муухай, өвчтэй амар гэж одоо юу гэдэг нь. Тэгэхээр яг үүнтэй адилхан салалт өөрөө ямар контекстэд явагдаж байгаа вэ гэдэг нь чухал. Үүнтэй адилхан таны яг хэлсэнтэй санал нэг шалтгаан нь бол хүчит хиллийн асуудлууд байгаа. Тэгэхээр салалт жишээлбэл яагаад Скандинавын орнуудад ч юм уу тэр хөгжсөн нийгэмд тэгвэл өндөр байгаа. Монголоос, Азиас хаасайгүй яагаад Скандинавын ихэнх орнууд 50%-тай бараг 2 тутмын нэг нь салаад байгаа. Тэр нь асуудал биш байгаа юм гэхээр тэр нь зөв. Яагаад гэвэл хүн тухгүй байдлаасаа тийм үү нэг талын ноёрхсан харилцаанд хүчит хилтэй ч юм уу харилцаанд хүчит хил чинь зөвхөн бие махбодын биш. Сэтгэл санаа, үл айхрах юу олон төрлөөр байгаа шүү дээ. Тэгэхээр энэ бүхнийг болохгүй байгаа учраас салж байгаа учраас энэ бол окей. Монголд тэгэхээр юу гэж үзэх вэ гэхээр салалт өөр дагавар байгаа байхгүй юу? Тэрнээс асуудал биш. Өөр дагавар. Асуудал нь тэр өөр дагаврын үндэс нь язгуур нь юу вэ гэхээр жишээлбэл хүчит хилтэй харилцаа. Эцгээр их бас хит их эрчүүдийн ноёрхол, дамгайлал тийм үү? Эхнэрээрээ бүх юмаа хийлгэх гэсэн эхнэрийнхаа хүүхэд нь болсон тийм олон эмэгтэйчүүд нөхрөө яг том хүүхдээ гэж бодож явдаг гэж байгаа байхгүй. Нөгөө өргөж авсан айлаас өргөж авсан хүүхэд гэдэг тий одоо ярьдаг болсон шүү нөхрүүд. Тэгэл юу гэдэг нөхрийнхөө баста бандашиг угаагаад л шивэртэй амьсыг угаагаад л яг хүүхэдтэйгээ харьцаж байгаа юм шиг харьцдаг. Гэтэл хүн нь насан туршсан том болсон байгаад идэг тийм. Тэгэхээр энэ чинь нэгэснээ бас хүчит хил мүлжлэг байхгүй юу? Энэ чинь асархуйн мүлжлэг. Тийм. Тэгэхээр энэ мэтээс ахуулаад олон асуудалтай сэтгэл ханамжгүй тийм үү нөхрөө голсон эмэгтэйчүүд үнэхээр их байгаа учраас ийм янз бүрийн хүчит хил харилцаанаас болоод салалт үнэхээр гарч байгаа. Өмнөх нийгмүүдэд авч үзвэл тийм амьдралд байсан салж чаддаггүй байсан. Яг гэвэл уламжлалт нийгэм чинь салалтын эсрэг төвчих ёстой, тэсэх ёстой, амьдрал угаасаа л юм байдаг. Хатуу ухаанаа гаргах ёстой. Эмэгтэй хүний тавилан энэ тийм эмэгтэй хүн одоо ингэж л төлсөн. Тэгэл тэрийг юу гэдэг шашнаар, уламжлаад, зүйд цэцүүгээр янз бүрээр ингээд бэхжүүлдэг. Эмэгтэй хүн цагаан зэр хоёр нутаггүй гэдгээс ахуулаад энэ ойлголт ер нь бол явж штэ зөв. Тийм учраас энэ бүх уламжлалт ойлголт өөрөө бас одоо соригдж байгаа гэх юм уу чаленжд болж байгаа, дэнслэгдэж байгаа учраас нөгөө талд эмэгтэйчүүдийн ирэх энэ төр өндөрсөж байгаа, бий болж байгаа эмэгтэйчүүд хүчирхэг болж байгаа. Эдийн засгийн хувьд бие дааж эхэлж байгаа хараат ус нөхрөөсөө болж байгаа одоо холбоотойгоор салалтаас сайн зөвлөж болно. Тэрийг хүчит хилтэй харилцаанаас салж ивэл гэх мэт. Тийм байна. Бас нөгөө юм хоёр талтай гэдэг шиг тий. Салалтаас гадна одоо ингээд за бүр үнэхээр ер нь бол яаж хийж байгаа салахгүй тий. Гэр бүлийн хадгалаад аваад үлдчихмээр юм ч гэдэг юм уу, элэг бүтэн байх хэвээр ч гэдэг юм уу, ийм ойлголттой эмэгтэйчүүд олон байгаа тий. Гэхдээ тэр дотор гэр бүлийн гишүүд ингээд хичнээн өнөр өтгөн гоё тий. Халуун дулаан байгаа юм шиг нэг дотроо ганцаардсан мэдрэмж авдаг шүү дээ. Энэ бас одоо юутай холбоотой вэ? Энийг бас одоо яг нөгөө л одоо та бүхэн яг үндсэн ярьж байгаа тий нийгмийн асуудал руугаа холбож ойлгох юм бол ганцаардл ер нь юунаас болж үүсдэг тий гих мэтчлэн. За тийм эхний хэсэг дээр бол ингэж хэлээ л да. Гэр бүлээ авч үлдчихэж байгаа тэгээд тисгээд байгаа тийм үү салмаар байгаа гэж нөхөртөө ч юм уу эхнэстэй ч юм уу сэтгэл ханамжгүй бараг харахад л уур хүрдэг үзэн яддаг болсон харилцаатай хүндийн хүйтэн хэрэлддэг бараг хэрэлдэхээс залхацсан олоолон гэр бүлүүд амьдарч байдаг. Гэхдээ яагаас салдгүй гэхээр хүүхэдтэй дунд нь одоо гагнастай гэсэн үг. Тиймээс хүүхдээ бодоод хүүхдийнхээ ирээдүйг тийм үү үнчин болохгүй эцэггүй ихгүй болохгүй тул салахгүй яваад байдаг. Гэтэл энэ нь маш өрөөсгөл юм байна. Яг гэвэл судалгаагаар юу гэж гарч ийн гэхээр
ээж аавтай мөртлөө ээж аав нь хоорондоо үргэлж хэрэлж яадаг тийм үү шөнийн 3 цагт босч идээд бос чимдаамаа бэлд одоо явна инглээ эсвэл аав нь муулдаг ээж нь муулдаг байнгын хоорондоо муухай харилцаатай тийм үү тэр чинь хүүхэд амьд юм чинь мэдэрнэ шүү дээ байнга сонсож байгаа харж байгаа судалж байгаа тэр болохныг хамгийн хайртай хоёр хүний хоорондоо ингэж байгааг харах чинь том гэмтэл авдаг байхгүй юу нийгэмшлийн хувьд гэтэл нөгөө талд салцсан. Тэгээд хүүхэд нь ээжтэйгээ ч юм уу аавтайгаа ч майл нэгэн тийм юм явж байгаа. Тэгээ уулзаад ингээд хоорондоо хоёр хүүхдийг хэрвээ харьцуулбал аав ээжийн салцсан хүүхэд илүү эрүүл байгаа байхгүй юу? Судалгын хувьд онц, нийгэмшлийн хувьд илүү өндөр. Өөр ингээд магадгүй сэтгэлийн хаттаач болох байна. Харин тийм. Ингээд хамаагүй эрүүл харилцаатай одоо травманы дэмтлийн төр багтай байгаа байхгүй. Эсвэргээр ээж аавынхаа хэрэлтгийг байн гаддаг өдөр болгон нэг нуудалцахын хооронд нь хэрэлтгийг хаддаг тэгсэн мөрчлөө салаагүй хүүхэд илүү нийгэмшлийн хувьд судалгын хувьд тийм үү хичээлд хандах хандлага бусадтай мэдлж хүндлэх одоо юу гэдэг олон тал дээр илүү сул байгаа байхгүй юу. Тэр нь бүр нийгэмд ингээд тодорхой судалгаагаар болцсон. Тэгэхээр хүмүүс юуг буруу ойлгоод байна тэгэхээр хүүхдийн төлөө салахгүй байх гэд төвчээл хоорондоо хэрэлдээд алцаад хүүхэд бүх муухайг харуулдаг. Тэгээд тэр хүүхэд тийм үү хүнийг хайрлахаас ч залхсан. Тийм. Хүнтэй харьцахаас ч үзэн ядах ч юм уу ийм нөхцөл байдал хүртэл үүсэж байна. Тэгэхээр чинь ингээл бүр ийм нар ясал. За тэгээ тэр хоёр дахь дээр бол ганцаардал бол хүний эрүүл мэндтэй шууд холбоотой. Энийг бол эрүүл мэндийн социологийн салбар их судалдаг. За Германд одоо бид ингээл том олон пейперүүд уншиж байгаа юм. Шинжлэх ухаанаар ингээд баталсан судалгаа аваад ямар үр дүн гарсан гэхээр ганцаарддаг хүмүүстэй харьцуулахад илүү бага насалдаг. Илүү их тамхи татдаг. Илүү их амиа хорлох бодол боддог. Бүр үйлдэл хийсэн байдаг. Нойрны дутагдaltaй буюу шүн унтаж чаддаггүй. Эсвэл заавал эм ууж унтдаг байдаг. Эсвэл алкохолны донтолт өндөртэй байдаг. Тэгээд стресс, anxiety буюу түгшүүр гэх мэт сэтгэл зүйн олон асуудал илүү хүнд байдаг юм. Өөрийгөө би илүү ганцаарддаггүй. Ганцаардал маань бага түвшинд байна. Эсвэл би одоо илүү ад жаргалтай байна гэж үнэлж байгаа хүмүүсийн саяны миний хэлсэн бүх түвшин илүү бага байхгүй. Тэгэхээр ганцаардал бол хүний юм сэтгэл зүйн асуудал юм шиг мөртлөө шууд эрүүл мэндтэй холбоотой байгаа юм. За тэгээд өөр нэг судалгаагаар бол Европт даяар хийгдсэн судалгаанд гэр бүлээсээ салсан буюу ганц бие эрэгтэй эсвэл эмэгтэйчүүд гэр бүлтэйгээ насаараа амьдарч байгаа эрэгтэй эсвэл эмэгтэйчүүдээс илүү богино насалдаг болсон. Тийм. Тэгэхээр ингэж хамтын амьдрал гэр бүл чинь хүнийг илүү урт наслуулж байгаа юм. Жишээлбэл илүү сайн одоо behaviorтэй буюу зан хандалтай. Салсан хүмүүс буюу ганц бие хүмүүс, салаагүй буюу хамтдаа байдаг хүмүүс хоёр жишээлбэл өглөө оройдоо шүдэ авгаах, өглөөний цаг заавал уух, ад жаргалын төвшин, илүү уур уцааргүй байх байдал гэх мэт нь бас ялгаатай байгаа юм. Тийм. Тэгэхээр ганцаардал нь эрүүл мэндэд аягүй их нөлөөтэй. Тэгээ үүнийг бол социологчид болоод сэтгэл зүйчид олон онлайн тайлбар өгдөг л дөө. Ялангуяа Германы социологч Georg Simmel болвол энэ том метрополис том хотчлт 10 болон түүнээс дээд сая хүн амтай ялангуяа том хотуудад ганцаардал төдий чинээ их байдаг гэсэн. Хүмүүс юу гэж ойлгодог вэ гэхээр олон хүн байх тусмаа ганцаарддаггүй. Харин тий яг тэгж ойлгодог шүү дээ. Бүжгэн жах тусмал тэр хүн ганцаардаагүй л гэж ойлгодог шүү дээ. Гэтэл социологчдынхаар бол эсвэргээрээ олон хүн байх тусам ганцаарддаг. Тэгэхээр өөрөөр хэлбэл ганцаардал гэдэг чинь физикал асуудал биш байгаа байхгүй юу? Тооны ч юм уу асуудал биш. Карл Юнг гэж психологч хэлж байгаагаар бол ганцаардал нь надад хань байхгүй, харьцах хүн хин нэгэн байхгүй гэс болоод байгаа биш. Харин харьцах ёстой зүйлтэйгээ зөв зохистой харьцаж чадахгүй байгаа учраас ганцаарддаг гэж байгаа байхгүй юу?
тооны асуудал биш байгаа юм. Тийм байна. Харин ч эсэгээр олон хүн амтай шигүү одоо Токио, Нью-Йорк тэр том хотуудад хамгийн их ганцаардаг хүмүүс байж байгаа. Эсэргээр ганцаараа баг амьдарч байгаа тийм үү? Хөдөө хээр талд амьдарч байгаа 3 хүн эсвэл одоо ганц гэр бүл эсвэл жижиг сумуудад амьдарч байгаа хүмүүс ганцаардлын түвшинд бага байж магадгүй гэсэн үг. Тэгэхээр ийм тооноос бол шал өөр илүү ийм сэтгэл зүйн асуудал байгаа байхгүй. Ганцаардлаас одоо өөрийгөө одоо хамгаалах гэх юм уу тийм сэргийлэх боломж нь ер нь юу байх юм? Ялангуяа одоо ингээд нийгэм хөгжсөн тий одоо ингээд манай Улаанбаатар гэхэд за мэдээж тэр амар том хотуудтай харьцуулахад бол манайх бол 1 сая 500 гаруй ч юм уу 600 ч юм уу хүн ингээд байгаад шүү дээ тий. Тэгээ яг ийм нөхцөл байдалд ийм орчинд ганцаардлаас бид нар яаж сэргийлэх юм тий? Ганцаардал яалчгүй ийм network-ийн асуудал гэж яг Алзны торын гэж нэгнтэйгээ холбогддог шиг тийм network байхгүй болвол ганцаардал төдий чинээ их байж байгаа. Тэгэхээр network яаж хаана үүсэж ин гэхээр сургууль дээр, ажлын хамт олонд найзын найз гэх маягаар танихгүй хүмүүстэй гэх мэт илүү нийгэмшлийн харилцаанд үүсэж байгаа. Энэ дотор харилцаа уур амьсгал нь нэг болж чадахгүй байгаа учраас өөрөөр хэлбэл нийгмийн статус нь өөр байх тусам үзэл бодлоноос өөр байдаг. Тэгэнгүүт тэр network үүсч чадахгүй тасарчдаг. Өөрөөр хэлбэл тийм үү зайсан дэдэг хүүхэд баян ишүүн дэдэг хүүхэдтэй нэг найзалж чадахгүй. Тийм. Эсвэл юу гэдэг тийм үү аюул баян том улс төрчийн эсвэл компани боссын хүүхэд зүгээр нэг жирийн залуутаас найзалж чадахгүй гэсэн үг. Тэгвэл гол асуудал нь тэр нийгмийн статус нь өөрөөр хэлбэл анги нь одоо social class буюу нийгмийн анги нь өөр учраас үзэл бодол нь шал өөр байдаг. Хандлага нь шал өөр байдаг. Жишээлбэл үүнийг Францын социологч Пьер Бордиeu соёлын капитал гэж хэлж байгаа юм. Маркс бол хөрхи нэг л капитал ярьсан байхгүй юу? Economic capital буюу эдийн засгийн капитал, эдийн засаг чухал, мөнгө чухал, ажил орлого юу гэдэг. Гэж тайлбарласан. Гэхдээ энэ нь хамгийн анхны нөгөө тайлбарчдаас маш ач холбогдолтой. Гэтэл орчин үед бид үүнийг улам их хөгжүүлээд бүр дээд түвшинд хүргэсэн. Тэгэл жишээлбэл Францын социологч Бордиeu юу гэж хэлж байгаа юм гэхээр эдийн засгийн капитал, соёлын капитал, нийгмийн капитал. За сая нийгмийн капиталыг ядлаа штэ. Network буюу сүлжээ холбоо хэр байна. Тэр хоёр дахь соёлын капитал дээр нэг чухал асуудал байгаа юм. Тэнд 3 капиталыг Бордиeu яриад байгаа юм. Нэгт embodied буюу бийжсэн, хоёрт объектчлэгдсэн, гуравт институчлэгдсэн капитал гэж. Тэгэхээр нэгдэх тэр embodied буюу бийжсэн капитал гэдгээр юу гэлээд байна гэхээр хүүхэд байхаас ахуулаад хүн бүр балчраас ахуулаад өөр өсдөг. Том болоод найзлахын аргагүй болтлоо өөрөөр өсдөг гэдгийг тайлбарласан байхгүй юу? Жишээлбэл тийм үү баян аав ээжтэй дээд ангийн элит класс тийм үү дээд ангийн хүүхэд шал өөрөөр behaviorтэй буюу зан хандлалтайгаар өсдөг. Жишээлбэл хоол идэхдээ яаж идэх вэ? Тийм үү? Яаж суух вэ? Хоолны ширээний юу явах вэ? Цуснасаа гэдэг шиг тийм хандлагыг л өөрөө ирэхгүй сурцсан төлөвшсөн байна л гэсэн үг шүү дээ ер нь бол. Тийм. Тэгэл одоо багасаа ахуулаад олон орноор аялах. Ялангуяа Европ юм уу Америк эсвэл нөгөө Солонгос, Япон хүчтэй пассворттай улсууд автоматар шууд дээд ийм капиталыг эзэмших эхэлж байгаа байхгүй соёлын хувьд. Ягаад гэвэл ямар ч визгүй зүгээр автобусны тикет авж байгаа юм шиг онгоцны тикет аваад хаашаа чамаагүй явна. Тэгэл хүүхэд ахасаа ахуулаад энэ тэгэхээр герман олон улсын ойлголттой болно. Олон улсын хүмүүстэй харьцсан бие авч явах тийм үү олон янзын хоол идэхээс ахуулаад нүд тайлж багасаа үзэж байгаа. Гэтэл нөгөө талд насаараа тийм үү гой балтаад амьдэрсэн. Насаараа толгойтой амьдэрсэн хүүхэд. Тийм. Хардаа онгоц ямар гоё тэнд сууж үсэх юмсан гэж 20 жил ярьсан бодсон хүмүүс ээж байгаа байхгүй. Тэгээд энэ хоёр хүүхэд чинь том болоод ингээд найзлах
аргагүй хэмжээнд очдог. Шал өөр хол хэмжээнд очдог. очиж байгаа гэсэн үг. Тийм. Тэгэхээр энэ ихний embodied capital гэдгээр жишээлбэл ганцаардл ийм ялгаатайгаар үүсдэг. Тиймээс ахаал эдийн засаг анги давхаргын ялгааг ярихаас аргагүй болж байгаа. Хэрвээ тэр ганцаардлыг буруулах энэ төр гэвэл гэж. Одоо тэгээд яг одоо иймэрхүү нөхцөл байдал үүсгэхгүй байхын тулд бид нэр нийгмийг ер нь яаж өөрчлөх ёстой? Тийм боломж байх юм уу? Би уг нь их би. Хамгийн гол нь тэрийг хүсдэггүй байхгүй юу? Өөрөөр хэлбэл Монгол ингээд гой төсөл хөтөлбөр өөрчлөлтийг хийх боломж бүрэн байдаг. Удаагүй болмоор байвал, метро тавьмаар байвал, төмөр замаа шинжилмээр байвал, ийш тийш холбогдсон вагонтой олмоор байвал юу гэдэг бүгдийг хийх төсөв ч юм уу, мөнгө ч юм уу уг нь байдаг. Аюу их мөнгөтэй. Тэгвэл тэрийг яаж засцуулдаг? Тийм үү? Хэн ажилуулдаг? Хэн хүсдэггүй? Хэний эрх ашиг хөндөгдөөд байдгаас ахуулаад түүнээс болоод тэр нийгмийн өөрчлөлтийг хийдэггүй. Тиймээс нийгмийн асуудал шийдэгддэг гэсэн онол байдаг байхгүй юу? Яагаад нийгмийн асуудал гэж байдیں? Тэгвэл тэр нийгмийн асуудлыг яагаад шийдэгддэггүй гэдгийн нэг шалтгаан нь тийм үү? Ноёрхогч бүлгийн эрх ашиг тэд хүсдэггүй учраас нийгмийн асуудал үргэлжилсээр байдаг гэсэн онолын тайлбар хаасаг байдаг байхгүй. Тэгэхээр яг үүнтэй адилхан нэг шалтгаан байна. Яг жишээлбэл миний хувьд ямар санал байх вэ гэвэл цэвэр ус. Өмнө нь хоёулаа подкастн дээр ярьжсэн. Тэгэхээр эний одоо шалтгааныг хэлэхгүй бол ерөөсөө болохгүй. Нэг сонирхолтой жишээ хэлээ л да. Германд дээр үед тийм үү 400 жилийн өмнө хүртэл 1600-700 он хүртэл дэлхийн нийтээрээ шинжлэх ухаан хөгжөөгүй байж. Тэгэхэд Германд яадаг байсан гэхээр пив их ууцгаадаг байжээ. Тэгэл пивэнт ч одоо Германд аюу алдарттай. Герман пив гэл 3 настай, 4, 5, 6 настай хүүхдүүд шал сохтуу гудамжаар дүүрэн байсан. Байгаа юм. Тэг би одоо Мюнхт Wasser Museum буюу усны музей үзсэн. Тэгэхэд бол тэр музейний тайлбарч хэлж байгаа байхгүй юу? Германчууд дээр үед одоо саяхны хүслийг 300 жилийн өмнөх хүсэл нэг зүйлийг анзаардсан байгаа юм. Тэр нь пив уудаг хүн, пив уудаггүй хүн хоёрын насны зөрүүний ялгаа. Пив уудаг хүн аюу өндөр наслаад байсан. 50 60 хүрээд байсан байгаа юм. Тухайн үедээ 50 тийм. Чи аюу урт нас авах. Пив уудаггүй хүн бол аюу урт нас авчдаг. 30 хүрээл, 40 хүрээл, 40 хүрэхгүй нас авчаад байсан байна. Бас дарас. Тэгээд германчууд пив гэдэг чинь дарас гэдэг чинь хүнийг урт наслуулт юм байна гэдгийг анзаарч гэлсэн байгаа юм. Тэгж бодсон байгаа юм. Тиймээс ингээ хүүхд байхаас нь ахуулаад пив уулгадаг болсон. Сургацсан ч гэх юм уу тий. Тэгэл одоо жишээ нь Мюнхен хотынхан тэр чигээрээ өдөржин халуун наранд согтуу явцгаадаг байжээ. 3 настай хүүхдээс ахуулаад 80 настай чаван зүсэл тий. Тэгэхээр үндсэн учир нь юу байсан гэхээр штэ. Пивийг хийхэд, дарсыг хийхэд заавал буцлагдаг байна. Тэр түүхий дээ. Тэгээд буцалахаар ус 100 градусд буцалахаар бактери устдаг. Цэвэр ус алдаг. Өөрөөр хэлбэл цэвэр ус маш чухал байсан байгаа байхгүй юу? Хүн төрөлхтний урт наслалтад цэвэр ус маш чухал байсан. Тэгээд шинжлэх ухааны тийм үү 100 градусд ус буцалдаг. Тэгэхээр ус цэвэршдэг гэж мэддэггүй байлаа шүү дээ хүн төрөлхтөд. Тэгээд пив уухаар ус наслаад өөрөөр хэлбэл цэвэр устай байсан байгаа байхгүй юу? Тэгээ ингээд пивний соёлтор маань хүчтэй болсон гэж тайлбарлаж байгаа юм. Тэгэхээр өөрөөр хэлбэл усыг цэвэр болгох хэрэгтэй. Тиймээс германчууд бүр ийм түүхтэй учраас Европ дундаа хамгийн цэвэр карантины устай улс. Ямар ч улсын тийм одоо газрын 0 руу ороод зүгээр карантин онгоолгоод уухад 100% аюулгүй. Тийм. Тиймээс ингээд ус өнгөө гэдгийн шалтгаан тэр цэвэр ус. Тиймээс ингээ баруун Европч гэдэг юм уу өндөр хөгжилтэй ялангуяа юм цэвэр устай орнууд чинь урт наслаад байгаа. Тэрнээс бид нэр ингээ бодоход өндөр хөгжилтэй орон урт наслдаг хүмүүс нь урт наслаад байдаг. Гэтэ яаж гэдгийг мэдэхгүй байгаа байхгүй юу? Тэд нэр биднээсээ адилхан ууж гин иж гин гэтэл яаж? Тэгэхээр жишээлбэл цэвэр ус маш чухал. Тийм. Тэрнээс тийм үү хүүхдүүд ингээл ам цангаж ингэж шоош ирээл карантины ус уугаал аманд нь юм тураал хижиг өвчин тусаад байдаг биш. Гэх мэт.
Тийм. Тэгэхээр ингээд цэвэр ус жишээлбэл урт наслалтад эрүүл мэндэд бүр маш чухал. Тэгэхээр энийг одоо тэгээ эрүүл мэндийн слайд манай дээр юу гэж үжин гэхээр цэвэр ус ерөөсөө хүн төрөлхтний амьдралыг ингэж өөрчилсөн байдаг. Альва хотчлолт тийм үү? Альва байр, орон сууц, төр стандарт тавиад цэвэр устай болгох. Тэгээд цэвэр ус ингэж нийтийн хүртээл болох нь нийт ард түмний урт наслалтад шууд нөлөөтэй байгаа юм. Тийм тэр маш чухал. Эрүүл байх шалтгаан нь ерөөсөө л тий нийгэмтэйгээ тэр дэд бүтцтэйгээ улс орныхоо бодлоготой маш холбоотой байх гэдэг шүү дээ. За яг нөгөө нийгэм талаас нь хоёулаа ингээд нөгөө ганцаардал гэж юу тий гэр бүлийн одоо энэ нөхцөл байдал салалт гэдээ ингээ ярьлаа л да. Тэгэхээр ганцаардлаас сэргийлэхийн тулд гэдэг та бүхэн бас хэллээ тий ийм байна гэд. Одоо тэгвэл гэр бүлийг бид нэр яаж одоо тогтвортой байлгах хэвтэй. Одоо тэгээ буцаагаад нөгөө хайраас илүү ач холбогдол өгөөд байгаа тэр эдийн засаг санхүү тий энэ болгоныг одоо яаж одоо зохицуулж тэнцвэржүүлж гэр бүлээ одоо тогтвортой авч үлдэх боломжтой байгаа вэ? Энийг бас одоо яг нийгэм өөрөө яаж юугаа заснаар энэ байдал бас өөрчлөгдөх боломжтой юм. Нэгдүгээрт боловсрал. Тийм. Бага ингээс ахуулаад иргэний боловсрал гэж мэдж байгаа шүү дээ. Биднээс тэнд ямар тийм хачин контент хийсэн байна. Тэр чинь бүр одоо иргэний боловсролын сурах хүчийг зүгээр нээгээд үзээрэй. Бүр хачин юм бичсэн байдیں۔ Бүр дэндүү уламжлал руугаа дээр үеэрээ өөрчлөл явчихсан. Тийм. Одоо бол нийгэм өөрчлөгдөд шүү дээ. Юм өөрчлөгдөд шүү дээ. Тэгээд нөгөө эцгийн эрэгт тогтолцоог бэхжүүлсэн айгүй их контентууд агуулга байдаг. Жишээлбэл юу гэдэг ээж сүүс аав. Тийм ээж бол сүүс хаадаг л хоол хийдэг л хүн байгаа байхгүй. Тийм. Аав бараг л одоо гараа яв. Тийм. Тэгэхээр ээж гэрийн хүн, аав нийгмийн хүн гэх мэтээс ахуулаад ингэ эхэлдэг байхгүй юу. Тэгэхээр өөрөөр хэлбэл боловсролт бид хүчирхийлэлт бус ялангуяа гендер зөвлөсөн хүчирхийлэлт бус агуулгуудыг оруулж өгөх хэрэгтэй. Тэгэхгүй бол боловсролоор бид тийм үү нөгөө хүчирхийл шингэсэн шашныг, хүчирхийл шингэсэн уламжлалт, хүчирхийл шингэсэн тэр тогтолцоонуудаа буцаагаад шингээчээр эсвэл хэвшмэл үзлүүдэд оруулчихаар хүүхэд тэгж өсөөд тэгээд гэр бүл болохоро яг л тэрүүгээ даамд хүчирхийлүүлж байгаа юм. Тиймээс энэ хүчирхийлж хүүхдийг одоо хүүхдийг нэг ясны үйлдвэрлэдэг, хүмүүжүүлдэг гэж бодвол амшигын хүмүүс болгоод байгаа байхгүй. Тэгээ нөгөөтэйгөр боловсролд бол яаж гэр бүл төлөвлөлт хийх үү? Хизээ хүүхэдтэй болох уу? Жирэмслэлтээс яаж хамгаалах уу гэх мэт амьдралд хэрэгтэй тийм үү? Энэ агуулгууд ч оруулах хэрэгтэй. Тэгэхгүй ихэнх хүмүүс яаж хүүхэдтэй болж ин гэхээр зүгээр л секс хийсэн. Тиймээс л хүүхэдтэй болсон байгаа байхгүй юу? Тэрнээс үнэхээр хүсч, үнэхээр бэлэн болсон учраас тийм үү? Юу гэдэг юм? Нэг ор засчихсан, орлогоо тогтвортой болгочихсан. Тэгээд хүүхэд хүсээд л дэлгүүр орохоор хүүхдээ хувцсөхөрхөн харагдаад л тийм бүр бэлэн болсноо мэдрээд тэгээ ярилцаад гэр бүл төлөвлөлтний үндсэн дээр тэгээд хүүхдээ болохоос өмнө дор иж 1 жилийн өмнө бие чирэг болгоод аригт араас тэгтлээ их сохтууртлаа авахгүй, тэгтлээ их тамхи татахгүй, тэгтлээ их гомын идэхгүй, газ даун даахгүй, бие бүр цэвэршүүл сайхан болгочоод хүртэл тийм үү? Эрүүл биед ураг бүрэлдүүлэх хэрэгтэй байхгүй. Тэгэхгүй тийм биш байж л хүүхэд төрүүллээ. Тэгэл хүүхэд нь тархины даралттай, хөлөрдөг, янз бүрийн асуудалтай өвчөн ороосон хүүхэдтэй болчдөг. Тэгээ тэрийг удаанаас оллоо, ийм боллоо гэж өөр тийшээ хайж байгаа байхгүй юу. Тэгэхээр өөрөөр хэлбэл гэр бүл төлөвлөлтийн тэрийн талаар монголчууд юу нийтлэгээр ойлголт муутай байгаа юм. Үүнийг юунаас харж болж байна гэхээр бага насны хүүхдүүд маш их жирэмсэлж хүүхэдтэй болж байна. 14 настай хүүхдүүд 500-аад жилд хүүхэд төрүүлж байна гэж байгаа байхгүй. Тэгэхээр бага насны хүүхэдтэй бэлгийн харилцаанд орохоос ахуулаад гэр бүл төлөвлөлтөнд монголчууд нийтээрээ юу гэж ханддаг тэр сэтгэлгээг бүгд боловсруулаас ахуулж хувирган өөрчлөхөөсөөр аргагүй болчиход байгаа юм. Биднээс тэнгүүд юу гэдэг баруунд одоо Ирланд, Герман, юу гэдэг Скандинавыг харахаар хөгшин Европ гэдэг байгаа байхгүй. Жишээлбэл тэрүүгээр юу гэлээд байна гэхээр 30 гарчаад тэднес чинь хүүхэдтэй болдог байхгүй. Яагаад гэвэл одоо юу гэдэг та нар Герман руу, Чех руу хаашаа ч юм хүүхэдтэйгээ виз мэдүүлээд амьдрах гад явах гад
Үсттэй юу нэхнэ гэж визний нэг шаардлага нь штэ. Хүүхэд өөрийн гэсэн амьдрах мөрөөтэй юу? Нэг хүүхдэд 19 м квадрат дор аяж байх хэвээр. Хэрвээ энэ байрыг баталгаажуулж чадаагүй бол хүүхдэд виз гаргадаг байхгүй. Хоёр хүүхэдтэй бол 38 м квадрат гэж явчихна. Ерөөсөө. Өөрөөр хэлбэл хүүхэд өөрийн гэсэн орон зайтай байх хэвээр. Хувийн орон зай гэх юм уу? Тэр чинь бүр шинжлэх ухаанаар батлагдсан хүний эрх, хүүхдийн эрх тийм үү? Олон энэ асуудлыг авч үзээд заавал ийм байх хэрэгтэй гэдгийг төрөөс шаардлага тавьж байгаа байхгүй. Яг 18 хүрэл чи бий уух хэрэгтэй, жолоо харих хэрэгтэй гэдэгтэй адилхан тийм шаардлага. Гэтэл монголчууд жишээлбэл тэр хүүхдийн орон зай, хүүхэд төлөвлөлтийн тэр гэдэг талаар мэдгүй, 30 хүрээгүй, 20 хүрээгүй, эсвэл юу гэдэг бэлэн болоогүй ээжиж, одлогогүй, боловсралгүй тийм үү? Шууд хүүхэдтэй болоод тэгээд хүүхдийг амар их зовоож байгаа байхгүй. Тэгэл монголоор дүүрэн зовсон хүүхдүүд бий болж байгаа байхгүй. Тэгээд тэр хүүхдүүд том боллоо. Яг тэр байдал үргэлжлэнэ. Тийм. Тэгэхээр чин бэлэн болох хэрэгтэй хамгийн дөрөв. Бэлэн болчоод гэрүүлтэй болох бол стагаа ялна. Тийм байна. Анхнаасаа энэ бүх асуудлаар шийдээ явуул ирээдүйд ямар нэг асуудал үүсэхгүй гэж. Тэгэхээр тэр баруун руу хэрвээ явах гээд байвал медиа капиталд нэхэд байгаа чи юу гэхээр бэлэн болсон уу гэдэг байгаа байхгүй. Ядч хүүхдээ өөрийн гэсэн орон гэртэй юу, өрөөтэй юу, өөрийн гэсэн оттой юу? Өөрөө бас тийм өөрийгөө батлан даах мөнгөтэй юу? Тэгэхээр яаж ч удаа логикоор бодоод үзтээ. Гадаад явхад банкны баталгаа нэгдэг үстэй тэдний евро 10,000 евро. Чи өөрийгөө баталгаатай болгосон уу, бэлэн болсон уу? Ядаж өөрийгөө ч авч чадахгүй ээжиж айгүй олон хүүхэд болж байгаа. Тийм. Тэгэл хүүхдийг зовоогоол. Тэгэл өөрөө ч гэсэн амьдралд нохлогцаар агаад өөрийнхөө хүссэн амьдралаар амьдарч чадахгүй мянган хүмүүс биш. Тийм. Амьдралын төлөө ахуйгаа сагаад чадахгүй дарагдсан. Тийм. Тэгээд хүсээгүй амьдралаараа ингээ насаараа амьдарч өнгөрөх жишээтэй. Тэгэхээр ингэж бэлэн болох, боловсрал тийм үү, гэр бүл төлөвлөлт, хариуцлага, хайр сэтгэл энэ бүхнийг сайн ойлгосны эцэст гэр бүлтэй болох шаардлагатай болж байгаа байхгүй. Тэгэхээр чи европчууд тэнэгдээ эсвэл тийм үү чадваргүйдээ 30-аас хойш хүүхдтэй болоод байгаа биш үгүй юу? Асар өндөр боловсралтай байгаа байхгүй. Тэгэхээр монголчууд өөрөөр хэлбэл эрт хүүхэд нэгтгэе болох хэрэгтэй. Тийм. Хүүхдийг хүнийг 20 хүрэхээр их сургуулаа төгсгөөр нь 25 хүрээгүй байхад нь хүүхэдтэй бол намайг эмээ болго, ээж болго гэхэ болох хэрэгтэй байгаа байхгүй. Одоо чадвар чадалгүй болохоос өмнө хүүхэдтэй болоод байлаа тий. Хүүхдийг чинь бие өсгöd өгөө гэд ингээд нөгөө орчин цаг өөрчлөгдөж байгаа учраас бас энэ хүү байдлаа бас бодож үзээч. Ганцаардал дээр би бас нэг юм асуумаар санагдлаа. Ганцаардалт ер нь хүүсийн хувьд те хэн илүү өртдөг юм болоо. Ялангуяа сүүлийн жилүүдэд та түрүүн ярианда дурдсан эмэгтэйчүүд маш хүчрэг болж байна гэж байна. Санхүүгийн эрх чөлөөтэй те өөр ингэсэн байр суурьтай үнэч зүйлээ одоо үнэт зүйлээ хамгаалдаг те тэрнийхээ төлөө зүтгэдэг хичээдэг болчиж энэний нөгөө талд нь нөгөө ирчүүд маань нөхрүүд маань гэх юм уу те магадгүй өөрийгөө нөгөө дутуу үнэлэх, өөртөө итгэлгүй байдал бий болох. Энэ нь магадгүй эргээд нөгөө ганцаардал руу оруулж байгаа юм бий юу? Ийм байх бас боломжтой юу? Нэгдүгээрт бол self efficacy буюу одоо өөртөө итгэлтэй байдал гэж орчуулах юм уу? Нэг тийм ойлголт байгаа. Өөртөө итгэлтэй байдал хүйстэд авч үзвэл эрчүүд эмэгтэйчүүдээс өндөр байдаг. Дэлхийд даяар Монголч гэсэн. Өөрөөр хэлбэл энэ юу хэлээд байна гэхээр одоо юу гэдэг хоёр үнийг харьцуулъя л да. Эмэгтэй нь үнэхээр ур чадвартай, мэдлэг боловсралтай, лаг. Гэтэл эрэгтэй нь илүү бага ур чадвартай, мэдлэг боловсрал сайн эзэмшиж чадаагүй гэж бодъё. Ийм хоёр хүн бай гэж төсөөлье. Гэтэл энэ хоёрын хэлж байгаа хандлага өөртөө итгэлтэй байдал жишээлбэл ажлын ярилцлаган дээр хэлдэг зүйл нь эрэгтэй нь амар өөртөө итгэлтэй байдаг байхгүй юу? Өө би чадна. Одоо чадахгүй ажил юу гэдэг юм барилгын инженер бол би энийг өстой босгох чинь. Сарын дотор ингэ чинь, би мөнгө ингэ чинь. Тийм чадахгүй аж чаднаа л гэдэг. Ошин шиг би чаднаа ч байхгүй юу? Эмэгтэйчүүд хэдий лаг байлаач, хэдий тэрийг мэддэг байлаач, туршлагатай байлаач өөртөө итгэл нь бага байдаг. Яана яах юм бэ? Би чадах болоо. Би чадахгүй. За би сайн хэлж байна. Би зүгээр туслах болъё, менежер болъё, нарийн бичиг болъё, дарга болж яах юм бэ? Босс болж яах юм бэ? Энтэр гэсэн хандлагатай байдаг байхгүй. Дэлхийд даяар. Тэгэхээр энэ чинь ихэд нөгөө гендер дэвшмэл ойлголт байдаг байхгүй юу? Багаасаа ингэж нийгэмсчихсэн. Тэгэхээр эндээс ахуулаад
эрчүүд уг нь бол өөртөө илүү ихтэй. Ганцаардлын хувьд бол одоо юу гэдэг амиа орлол дээр авч үзье. Эрэгтэйчүүд дэлхийд даяар эмэгтэйчүүдээс илүү их амиа орлдог. Энийг тайлбарлах яг олон хандлага байдаг. Гэхдээ Монголд нэг төдийлөн яригдж байгаагүй тэр хандлагыг би хэмжээрэй. Тэр бол одоо эрчүүдийг буруутгаж байгаа мэт нэг хандлага. Гэхдээ энэ нь үнэхээр тийм байгаа учраас буруутгах тийм нэг хандлага. Өөрөөр хэлбэл хэн хамгийн хариуцлагагүй вэ? Тэр амиа орлдог байхгүй юу? Нэг талаараа. Юу гэлж ин гэвэл жишээлбэл эрэгтэй хүн ардаа ямарч ачаагүй учраас тэгж мэдэрж байгаа учраас би зөвхөн би даасан бодгаал би явхад бусад хүн хамаагүй гэж үтсэн эгоист хандлагатай байгаа учраас амиа орлоход амархан байдаг байхгүй юу? Нэг хэлсний. Тийм. Эсвэргээрээ эмэгтэй хүн ч гэсэн эрэгтэй хүнтэй адилхан зовдөг. Адилхан шаналдаг, адилхан уйлдаг, адилхан амьдралд нухлуулдаг, дампуурдаг. Тэгвэл эмэгтэй хүн ардаа хүүхэдтэй учраас ээж аваа боддог учраас бусдыг илүү инэрх сэтгэл, эмпати өндөртэй учраас амиа орлож чаддаг байхгүй юу? Бусдын төлөө. Тийм, амиа орлох чинь тэгэхээр аюу эгоист хэрэг байхгүй юу? Нэг талаараа. Тэгэхээр хариуцлагатай эмэгтэйчүүд илүү. Тэгэхээр иччүүд амиа орлож чинь гэдэг нь амархан. Тийм, бусдыг нэх бодоод байхгүй. Би өөрийнхөө амнаас татгалцлаа. Миний асуудал. Эмэгтэйчүүд бас татгалзмаар байдаг ч хүүхд яваад байгаа гэх мэтээр байж чадахгүй. Тийм. Тэгэхээр бас ийм шилтгаантай. Тэгэхээр ганцаас л яг эрэгтэй хүнд илүү байна уу гэсэн үг биш байхгүй юу? Эрэгтэй хүн илүү ганцаардаад байгаа учраас амиа орлоод байна гэсэн үг биш. Одоо нэг тайлбар. Яг ганцааслыг ахаад түрүү нөгөө судас хаана юу цус үс хаана гэдгүү гэдэг шиг авч үзвэл ямар контекстэд вэ гэж авч үзвэл салсны дараа хэн ганцаарддаг вэ гэдгийг бас авч үзэх хэрэгтэй. Энэ нь бол хүйс дээр ялгаатай байгаа юм. Салсны дараа эмэгтэй хүн, эрэгтэй хүн хоёр ганцаардал нь тэгээд хариу үйлдэл нь даван тоолж байгаа процесс нь ялгаатай байдаг. Тийм. Одоо юу гэдэг эхнэр нөхөр байж байгаад саллаа. Хамгийн түрүүнд эхнэр нь шаналдаг байхгүй юу? Эмэгтэйчүүд илүү айдаг, илүү их зовдөг. Эрэгтэй нь бол яг салсны дараа хэлж байгаа шүү. Илүү их жаргалтай байдаг. Enjoy даал болж салсын өөр одоо эмэгтэйчүүдтэй явалдана. Тийм. Би одоо эрхчлэлтэй боллоо. Араас хой сагдаад ах юм байхгүй боллоо. Сайхан баарди, шоуди, ууж иди цэнги. Тэгээ аж жаргалтай явдаг. Одоо цаг хугацаа өнгөрөх тусам энэ нь эсэргээрээ болдог. Эмэгтэй нь нөгөө зовж ийснаа одоо улам жаргалтай болдог, хүчирхэг болдог, бие тааж эхэлдэг. Ахиж эргэж харддаг. Гэтэл эсэргээрээ эрэгтэй нь эхэндээ нөгөө enjoy даал жаргалж явж исэн бол цаг хугацаа өнгөрөх тусам харамсч эхэлдэг. Яах гэж салваа. Инээс илүү эмэгтэй байхгүй байсан байна. Эхнэр маань л X маань л зүг байсан байна. Сайхан эмэгтэй байж согтхоороо залгаад л харамсаад л согтхоороо уйлаад л найзуудтайгаа. Эмэгтэйчүүд яг салсны дараа найзуудаараа бөө уйлаа маяла. Тэгээд цаг хугацаа өнгөрөх тусам нөхөр X рүүгээ эргэж харахч болдог. Тэгэхээр ийм хоёр өөр ялгаатай байдаг байхгүй юу? Салтыг даван тулах процесс нь гэх мэт. Тэгэхээр эрэгтэйчүүд урт хугацааны салтанд илүү их ганцаарддаг. Эмэгтэйчүүд бол илүү эдийн засгийн хувьд хүнд тусдаг. Өөрөөр хэлбэл гэр бүл саллаа, үерхэл ч юм уу саллаа гэхэд эрэгтэй эмэгтэй хүнд хоёр өөрөө тусч байгаа юм. Эрэгтэйд нь илүү emotional тусдаг. Салалт яг үүндээ эрэгтэй хүнд тусдаг. Эрэгтэй хүн сэтгэл зүйн хувьд илүү зовдөг. Гэдэг нь судалгаагаар батлагдсан байхгүй юу? Эмэгтэй хүн бол сэтгэл зүйн хувьд биш, emotionally биш. Харин эдийн засгийн хувьд илүү зовдөг. Тийм. Илүү их ачаа гүрдэг, илүү их орлого олох хэрэгтэй болдог. Арг ир хүүхэд юу байдیں۔ Өөртөө анхаарахч гэдэг юм уу? Тэр нь одоо хүнд болж эхэлдэг. Тэгэхээр эмэгтэйчүүдэд эдийн засгийн хувьд хүнд тусдаг, эрэгтэйчүүдэд сэтгэл зүйн хувьд салалт хүнд тусдаг.
гэх мэт ингээд. Залуучууд те иргэд маань өөрсдөө юм дээр анхаарах хэрэгтэй юм. Тэгээд мэдээж бодлого бас яаж байх хэрэгтэй гэхээр та нэг яг эцсийн байдлаар нэг дүгнээд хэлээч те. За нэгдүгээр бодлогын хувьд бол төрөөс ялангуяа залуу гэр бүлүүдийг дэмждэг байх хэрэгтэй. Байранд орох нь мөрөөдөл биш байх хэрэгтэй. Эсвэл байр өмчилж өгч тийм үү? Хямдруулж, ипотекийн хүүг улам буулгаж, хүртээмжтэй болгож чаддгүй маа гэхэд түрээсийг боломжтой болгох хэрэгтэй байхгүй юу? Түрээсийг баталгаагүй байхын болгох, түрээсийг тийм үү? Заавал их хэмжээний депозит буюу одоо хадгалах, байршуулах нэг дор өгөх мөнгийг шаардахгүй болгох. Тэгээ урт хугацаагаар тэгээд хүүхдийн цэцэрлэг сургуульд ойролцоо түрээсийн байранд амьдарч байгаа хүмүүсийн хүүхдийг сургууль цэцэрлэгт харьяанд нь авдаг байх гэх мэтээр ингэж дэмжих. Ялангуяа залуучуудыг. Тэгээд хүүхдэд ч гэсэн төр туслах хэрэгтэй. Жишээлбэл баруунд бол хүүхэд төрмөгц baby box гэж юм өгдөг. Тэрэнд нь юу вэ гэхээр яг бидний хүүхэдтэй болоход ингээл бэлдээл бөөн юм болж мөнгө зарцуулж авдаг. Нөгөө одоо юу гэдэг Монголоор бол ски үнэг, памперс, хулдаас, үлгий, сос юу гэдэг юм бүх юм нэг жоохон. Тэгэхээр бүх зүйлийг багтаагаад baby box гэж өгдөг байхгүй юу? Тийм. Тэгэхээр энэ мэт чинь төрөөс хийж чадахгүй байгаа учраас монголчууд өөрсдөө хувь хүмүүс энэ ачааг даагаад байгаа байхгүй. Гэтэл олон залуучууд, олон гэр бүлүүд энэ бүгдийг авч чадахгүй, туслах хамаатан садангүй, аав ээжгүй зөндөө байгаа шүү. Мөнгөгүй зөндөө байдаг. Тэгэнгүүт энд ингээд ахаал том ялгаа үүсдэг. Тэгээд тэр чадваргүй байдал нь, эдийн засгийн баталгаагүй байдал нь эхнэр нөхрийн хайрыг унгадаг. Нэгний үзэн ятгад төрөгдөг төрөө ярьсан. Тэгэхээр төрийн бодлого бол ийм хүчтэй. Хоёрт бол яг залуучууд ч юм уу эсвэл хүмүүс өөрсдөө гэр бүл салалтаас хэрхэн яаж одоо сэргийлэх нь хайшин. Ямар ч юм тийм мэдээж анх гэрлэгтээ суухтаа ч юм уу болж бүтэн сална гэж бол суухгүй байгаа. Тиймээс салаад байгаа тий. Гэтэл тэр шалтгаан нь өөрөө нэгдүгээрт бол янз бүрийн тэр хүчит хиллийн асуудлууд байна. Тийм энэ нэг ахаал төрүүлсэн заавал бие махбодын эсвэл хараа зөксөн хүчит хил биш. Тийм. Хитрхи эрэх мэдлийн тогтворгүй байдал. Эхнэр нь юу гэдэг яг адилхан нөхцөлтэй 8 цаг ажиллаж орж ирчээд ахаад шалаа угаагаал хоол хийгээд 3 цаг ахаад үнэгүй ажиллаж байгаа байхгүй юу. Тэгээд 8 дээр нэмэх нь 3 12 цаг эхнэр нь ажиллаад тэгэл нөхрүүд 8 цаг ажиллаж гин гэвэл энэ чинь салалтын том шалтгаан болчихж байгаа байхгүй юу. Орчин үед яагаад гэвэл амьдралын хэм маяг өөрчлөгдөд байна шүү дээ. Энэ чинь илүү хувирлал нөгөө шудраг байх хэрэгтэй. Харин тий. Тэгээд эндээс ахуулаад эмэгтэйчүүд, эрэгтэйчүүд нэгнээ тийм голохгүй байх шалтгаанууд нэгнээсээ дандаа үүсэж байгаа харилцаан дээр. Тэгээд эрчүүд нь жишээлбэл илүү том болох хэрэгтэй, хүүхэд шиг хувцсанараа угаалгадаг, хоолндоо байнга хийлгүүлдэг, тийм үү гэрээ зэвэрлүүлдэг. Гэгээ эрүүлэн подкастын энэ удаагийн дугаарт үзэгч та бүхэнд бас гэр бүл за одоо нийгэмд ер нь одоо нийгэм яаж гэр бүлийн нөхцөл байдал харилцаанд салалтад яаж нөлөөлдөг юм бэ? Дээрэс нь бас ганцаардл яг нийгэмтэйгээ бас уялдаж холбогддгоо гэдэг энэ бүх асуудлаар социологч Хишиг төгс маань бас өргөдөн бидэнд бас маш сонирхолтой ойлголтуудыг бол өглөө. Үргэлжлүүлсэн танд бас баярлалаа. Таны ажлаас амжилт хүсье. Баярлалаа. Ялангуяа юм залуу үеийнхэн дуу хоолой хөргөж байгаа, дахин хөргөж байгаа түнхээр их баярлалаа. За баярлалаа. За гэгээ эрүүлэн подкаст энэ хүрээд өндөрлөж байна. Үзэгч та бүхэн подкастын маань ярилцсан сэдв агуулга үнэхээр таалагдсан бол за мөн дээрэс нь бас хэн нэгэнд сонсгох хүсэлтэй байгаа бол хуваалцаарай. Тэгээд гэгээн эрүүл мэнд пэйж хуудсыг бас дагаарай гэж хэлмээр байна. Анхаарлаа хандуулсанд баярлалаа.